Сүхбаатар төв Дорногов, Дорнод Хинти, Улаанбаатар зэрэг газар хоньны цэцэг өвчин гарчээ. За өнгөрсөн сарын 25-нд уг өвчин Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд онцлогдсон. За улмаар тус газар 21 хоногийн 20 цэр тогтоогод байна. За одоогоор хоньны цэцгээр 1818 мал өвчлснөөс 1266-г нь устгалд оруулаад байна. Тэр энэ санаа зовоож байгаа юм бол ер нь энэ тэнд одоо бас гараад байгаа байхгүй юу? Тэ одоо нэг сум дотор одоо нэг багийн нутагт дотроо нэг тэрүүхэн хавийнхаа газар одоо юу гэдэг тэр орчмоо. Тэгэхээр бид нар одоо ер нь малын шилжилт төлөвлөгөөн дээр нэлээд сайн анхаарах юм байна. Ер нь вакциныхаа яг тэр голомттой уу сэжигтэй үсээ толгой дараалал одоо вакцинжуулах. Тэгээ энэ вакцины одоо дархлаа тогтоох барих хугацаа нь бол 18 сар байдаг. Цэцэг өвчин тархаж эхэлснээс хойш улсын нөөцөд байсан 500 мянган тонн вакциныг хэрэглэжээ. Гэсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна. За улмаар засгийн газрын нөөц хөрөнгнөөс 255 сая төгрөгийг шийдвэрлэжээ. За ингэснээр дахин 500 мянган тонн вакцин гарган авах боломж бүрдлээ. За гэхдээ 500 мянган тонн вакцин хангалттай биш гэдгийг албаныхан хэлж байна. За тиймээс 20 цэрэн дэглэмийг чангатгаж өвчнийг голомтонд нь барих ажлыг хийж эхэлжээ. За энэ хүрээнд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэл арга хэмжээ авахар болсон байна. Энэ вакцины одоо бид нар оновчтой бөгөөд хамгаалтын зоон үсгэж Улаанбаатар хот руу оруулахгүй мөн одоо баруун тишний явуулахгүй голомтонд одоо барих ийм арга хэмжээ одоо төлөвлөд ажиллаж байна. Ер нь цаашдаа одоо бид тийм ээ энэ цэцэг өвчний яаж одоо голомтонд нь байлгах уу устгах уу тийм ээ энэ талынхаа арга хэмжээг одоо яамтайгаа мөн одоо хөдөө аж ахуйн энэ эдийн шинжилгээний байгууллагуудтайгаа бус толбогдох байгууллагуудтай хамтраад ингээд шуурхай ажиллаж байгаа. Удаан хүлээсэн махны экспортын асуудал сайнаар шийдэгдэж өнгөрсөн сараас манай улс Хятад руу хонь өвхөр ямааны мах гаргаж эхэлсэн. За гэтэл олон улсын худалдааны 20 цэрт орсон цэцэг өвчин манай улсад эрчимтэй тархаж эхэллээ. За тиймээс энэ өвчний тархалтыг мах экспортлж байгаа бүс нутаг руу оруулахгүй байх арга хэмжээг авна гэдгийг албаны хүмүүс хэллээ. За энэ хүрээнд цэцэг өвчнийг устгах дунд хугацааны стратеги гаргах ажлын хэсэг томилогдсон байна. За цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж онцын шаардлага бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэр зорчихгүй. За мөн малын гаралтай түүхийд арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг зөвлөлөө.